Сайн байцгаана үзэгчдээ. Манд имэн сайт бүгд найрамд Хятад улс улсын гүйж мужаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа билээ. Бид богино бичлэгээд болон текст мэдээгээс зургаас та бүхэнд мэдээлэл хүргэсэн. За яг одоо бид Хуан Хунин гэдэг цайны үйлдвэрт исэн байна. За Хуан Хунин гэдэг нь цайны үйлдвэрийн газрын захирлын нэр бөгөөд 12 жилийн өмнө энэ газарт ирээд өөрийн цайны үйлдвэрийг бол бүтээн байгуулсан юм байна. За миний ард харагдаж байгаа энэ талбай бол өмнө цайны урам бол нэгч ургадаггүй байсан. Зүгээр нэг хуучин тосгон байсан бөгөөд энэ эмэгтэй ээжч өөрийн цайны үйлдвэрээ байгуулснаар ийм сайхан том талбайтай цайны үйлдвэр бас байгуулж чадсан. За мэдээж энэ цайны үйлдвэр байгуулагдсанаар энд амьдардаг тосгоны иргэд бас ядуудлаас ангижиж бүгдээрээ ажлын байртай болж бас чадсан юм байна. Энэ бүс нутагт ягаад цай ингэж ихээр ургаад байна вэ гэвэл энэ бүс нь өөрөө экваторын 27 градуст байдаг болохоор за ямар ч үйлрэлт энд цай ургах боломжтой байдаг юм байна. Яг энэ зүйлийг ашиглаад энэ 6 төрлийн цайг бол бэлтгэн гаргаж авдаг юм байна. За мэдээж энд болохоор гар аргаар бүгдийн түүж хурааж цайгаа бэлтгэдэг юм байна. Яаж ингэж дэлхийд ингээд нэртэй одоо брэнд бүтээгдэхүүн болгож чадсан бэ гэвэл мэдээж ажилчдын хүч хөдөлмөр дээрээс нь дэд бүтцээр Хятад улсын хувьд маш их тусал дэмжсэн талаар бол хэлсэн. Зүгээр нэг хүнд мөнгө өгөхөөсөө илүү дэд бүтцээр хангаж. Жишээлбэл энд өмнө тосгон байсан. Хусны зам ихээр байгуулж мэдээж цахилгаан, тог, дулаан эдрийг шийдэж өгснөөр энэ бас үйлдвэрлэл явагдах нөхцөлийг бас бүсдүүлж өгсөн талаар бол эмэгтэй хэлсэн. За сайн бацхан намайг Цэцэнбат гэдэг. За Өвөр Монголын радио телевизийн олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч байна. За ингээд энэ удаа Монгол улсын одоо сэтгүүлчтэй хамтраад за үзэсгэлэнт гүйрүү гэдэг одоо юм сайхан аяллаар одоо явж байна. Тэгээд гүйрүү можид одоо би ч гэсэн одоо анх удаага ирж байна. Тэгээд маш гоё байна. Цайны үйлдвэр, тэгээд архины үйлдвэртэй бас танилцсан. За цай гэдэг юм бол бид нэр тийм ээ монголчууд адилхан бид нар ч гэсэн одоо би ч гэсэн хөдөө орон нутгад байдаг. Манай аав ээж нар тэгээд цайг одоо нөх их уудаггүй гэхүүд сая бас нөгөө хүн ингэж захирал ярьжсэн ш тийм ээ монголчуудын уудаг цай бол ерөөхдөө одоо хар цай ч юм уу тийм ээ одоо энгийн одоо улаан цай ч юм уу иймэрхүүг уудаг. Тэгэхээр цай бол ерөнхийдөө 6 төрлийн байдаг гэсэн тийм ээ. Гэтэ одоо юу гэдэг бидний одоо албан ажлын газар хүмүүс бас ингээд ууж явахыг харж ирснаас өөрийн хувьд нэх их одоо уудахгүй болохоор яг цайнаа одоо юу гэдэг цайны соёл бол надад байхгүй. Тэгээд анх удаа харж байгаа болохоор бүх юм надад их сонирхолтой санагдсан цай гэдэг. Сая өчигдөр бид нар бас цайнаа одоо үйлдвэрт очлоо шүү дээ. Тэгээд цай гэдэг бол зөвхөн одоо навч нь бол бүгд ижилхэн одоо ямар цай болгох нь бол одоо ямар цай болгохоос л одоо шалтгаалт юм байна тийм ээ. За Монголын сэтгүүлчтэй одоо анх удаага явж байгаа биш. Олон удаа явж байна. Бид нэр одоо жил болгон бараг Хятад Монголын сэтгүүлчтэй хамтарсан сурвалжилгын ангиж хийдэг. Тэгээд одоо малаж ухаа тэгээд шинжил ухааны технологи тийм ээ Хятадын одоо хөгжлийг харуулсан маш олон одоо сэдвээр явдаг бол энэ удаа бол бид нар гүйрүү можийн одоо хөгжил дэвшлийг харуулсан одоо энэ нутгийн онцлогтой цай ч юм уу тийм ээ одоо хайрах их алдартай тийм ээ энэ энэтэй бас танилцлаа. Тэгээд Монголын сэтгүүлчтэй хамтарч явахд бол их сайхан байдаг. Яа тэгэхээр хүмүүс одоо ямар ч үзээгүй зүйлээ одоо анх харж байгаа хүмүүс их сонирхолтой санагддаг. Тэгээд тэр сэтгэл нь дэн одоо би сэтгүүлчний хаваас одоо сонсох юмсаа ингээд хамт явдаг да. Тэгээд их бүхний зүйл нь одоо их сонирхолтой санагддаг байх. Тэгээд дараа нэг их сонирхолтой санагддаг зүйл бол Монголын сэтгүүлчид бол ямиг их одоо өөр бас хараасаас их хардаг. Тэр нь их сонирхолтой санагддаг. Яа тэгэхээр бид нэр зөвхөн одоо энэ гоё одоо хөгжил дэвшлэлтэй орон гэхүү тийм ээ энэ хөгжил дэвшлийг харчгаад Монголд хараад хүмүүст яаж уламжлах уу гэдэг талаараа их боддгийм байна. Тэгээд бид нэр хэрвээ Монголд хараад манай улс одоо монголчууд хэрвээ газар тариалан тийм ээ малаж ухаага одоо цааш нь одоо хөгжүүлэх одоо улам сайн хөгжүүлэхэд бас аль алийг одоо авч болох юм байна уу гэдэг талаар нэг бодол хэлдэг юм байна. Энэ зүйл нь бол миний хувьд их таалагддаг. Их сонирхолтой санагддаг. Би Монголд бас нэлээд олон удаа очсон. Ажиллаарч болго тийм ээ хувийн шугамарч гэсэн очижсэн. Монголд бол их сайхан санагддаг. За хамгийн түрүүнд бидэнд гоё санагддаг бол за хэлээрээ гоё монголоор ярьдаг. Дараа нь бол одоо байгалийн сайхан үнэхээр гоё байдаг.